Сайн мэцхан хүмүүстээ өнөөдрийн хичээлийн сэдэв 1000 хүртэлх тоог жишээ таамаглах. Өнөөдрийн хичээлийг үзснээр тоог 110 нэгжийн ормоор ангилах, 1000 хүртэлх тоог жишээд сурах, 1000 хүртэлх тоог 10-д 100-аар таамаглаж сурах. За самбарт загвар өгсөн байна. Өгсөн загварт тохирох тоог бүгдээрээ олж бичцгээе. За эхний загварыг ажиглая. За ажиглахаас өмнө ногооноор бүтсэн хэсэг маань 100-ыг, шараар бүтсэн хэсэг маань 110-ыг, ягаанаар бүтсэн хэсэг маань нэг нэгжийг илэрхийлмэдийг санаарай. За эхний ногооноор бүтсэн хэсэг маань 1, 2, 100-д. Шараар бүтсэн хэсэг маань 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8-10-д. Ягаанаар бүтсэн хэсэг маань 1, 2, 3, 4, 5, 6. 6 нэгж. 200-д 8-10-д 6 нэгж буюу 286 гэсэн тоо үсэг байна. За дараагийн загварыг ажиглая. Ногооноор бүтсэн хэсэг маань 8 ширхэг. Шараар бүтсэн хэсэг маань 4 ширхэг. Ягаанаар бүтсэн хэсэг маань 3 ширхэг. 800-д 4-10-д 3 нэгж буюу 843 гэсэн тоо. За дараагийн загварыг ажиглая. Ногооноор бүтсэн хэсэг маань 9 тийм ээ. За харин 10-д буюу шараар бүтсэн хэсэг байхгүй. Ягаанаар бүтсэн хэсэг маань 4 ширхэг буюу 4 нэгж. Тэгвэл хэмжээнээс ямар тоо өсгөл? 904 гэсэн тоо өсгөл. 100-д буюу ногооноор бүтсэн хэсэг маань 1, 2, 3, 4, 5, 6 ширхэг. 600-д. Шараар бүтсэн 10-д маань 2 ширхэг буюу 2 10-д. Нэгж байхгүй тийм ээ. За тэгэхээр энэ тоо маань 620 гэсэн тоо үсэг. За дараагийн загварыг ажиглая. 100-д маань 4 ширхэг, 10-д маань модал 4 ширхэг. Нэгжийн орон бичигдсэн байна тийм ээ. 440 гэсэн тоо үсэг байна. За маргад болт 2 сургуулийнхаа 1-2 дугаар ангийн сурагчдын тоог жишсэн байна. 1 дугаар анги нийт 234 сурагчтай. 2 дугаар анги 158 сурагчтай. Аль ангид их хүүхэдтэй байна вэ гэдгийг жишсэн байна. За болт ингэж жишсэн, харин маргад ингэж жишсэн байна. Энэ хоёрын хинэн зөв жишсэн бол за болтын жишсэнийг ажиглая бүгдээ. Болт 234 158 жижигтэй. Эхлээд 100-ийн орны хооронд жишсэн байна тийм ээ. 2 1 гэсэн 100-ийн орны хооронд жишсэн. За дараа нь 10-ийн орны 3 5 гэсэн 10-ийн орны дараа жишсэн байна. Харин дараа 4 8 буюу нэгжийн орныг жишээ 10-д нэгжин их байгаа учраас 158 их гэж үзсэн байна. За тэгвэл маргадыг харъя. Маргад 234 гэсэн тоогоо 110-д нэгжийн орноор задлаад харин 158 гэсэн тоогоо бас 110-д нэгжээр задлсан байна тийм ээ. Тэгээд 100-ыг хооронд нь жишсэн байна. 234 их гэж үзсэн байна. Хинийхэн зөв бол хүмүүстээ мэдээж маргадын зөв тийм ээ. За тэгвэл дараагийн ажиглая. 325-ыг 164-тэй жишсэн байна. Жишгтээ 100-ийн орноор 325-ын 100-ийн орн бол 3, 164-ийн 100-ийн орн бол 1 хооронд нь жишээ 325 их гэж үзсэн байна. За харин дараагийн ажиглая. 325-ыг 319-тэй жишсэн байна. Эхлээд 100-ийн орны 325-ын 100-ийн орн бол 3, 319-ийн 100-ийн орн бол 3. 300-д нь 300-тайгаа тэнцвэр шүү учраас артлын 10-ийн орнд харсан байна. За 10-ийн орн нь 325-ын 10-ийн орн 2, 319-ийн 10-ийн орн 1 байна. 10-ийн орны хооронд нь жишээ 2 10-тай их гэж үзсэн учраас 325-ыг их гэж жишсэн байна тийм ээ. За дараагийн 325-ыг 328-тай жишсэн байна. За эхлээд 100-ийн орны модал хооронд нь жишээ дараа нь 10-ийн орны жишээ бүгд тэнцвэрш учраас нэгжийн орны хооронд нь жишсэн байна. За тэгсэн чинь 328-ыг 8 гэсэн нэгжийн орн их байсан учраас 328-ыг их гэж үзсэн байна. За тэгэхээр 1000 хүртэлх тоог жишгтээ орны тоог харна. Аль их оронтой их байна тийм ээ. За тоог жишээ тоог харцгаая. Эхний тоо маань 325, дараагийнх нь 84 гэсэн тоо. 325 маань
Тэгэхээр мэдээж олон оронтой тоо маань их баг. Хэрвээ орны тоон тэнцүү байх юм бол зуутын оронд байрлах нэгжүүдийг харгалзуулан жишгэх ёстой. За жишээ бодлыг харъя. 236 485 гэсэн тоо байна. Орны тоон тэнцүү. Тийм учраас зуутын орныг харж зуутын орн 236 маань 2 зуут. 485 маань 4 зуутаас бүрдсэн байна. За тэгэхээр мэдээж 4 зууттай нэг байна тийм ээ. За тэгвэл энэ тооны маань 485 их байна. Зуутын оронд байрлах нэгжүүд нь тэнцүү байх юм бол аргатын оронд байрлах нэгжүүдийг харгалзуулан жишгэх ёстой. За энэ тооны маань зуутын орныг харъя. Эхний 345 байна 3 зуутаас. Харин 353 маань мөн адил 3 зуутаас бүрж байгаа учраас энэ хоёр нь хоорондоо тэнцүү байна. За тэгвэл ардлынх нь ардын орон харах нь. За 345-ийн ардын орон маань 4 буюу 4 ард. Харин 353-ийн ардын орон 5 буюу 5 ард. За тэгвэл энэ хоёрын 5 ардтай буюу 353 маань их байна. За дараагийнх. Зуут ардын оронд байрлах нэгжүүд нь тэнцүү бол нэгжийн оронд байрлах нэгжүүдийг харгалзуулан жишгэнэ. За энэ тоо харъя. За зуутын ардын орон мөн адил тэнцүү. Тэгвэл нэгжийн орноо харгалзуулан жишгэнэ. 8 нэгж. Дараагийнх нь 256 маань 6 нэгжээс бүрдсэн байна тийм ээ. За тэгэхээр нэгжийн хоороны жишээ 8 нэгжтэй буюу 258 их байна. За дараагийн дасгалыг хамтдаа ажиглацгаая. Зургийн уралдаанд 2 дугаар ангийн 274 сурагч оролцов. За тэгвэл 2 дугаар ангийн сурагчдын тоо бүгдээрээ 10-уудаа томилъя. Томилхоо мэдэн тийм ээ бүгдээрээ 2 дугаар ангид 274 сурагч байсан. За энэ томилхтоо бид нар тоон шулуун ашиглаж томилно. Эхлээд бүгдээрээ 10-ийн орноор томилъя. 274-ийн 10-ийн орн маань 7 тийм ээ. За 274 байна. Тоон шулуун дээр энд байрлсан байна. За 274-ийн 270 дойр нь 280 дойр байна уу хүмүүдээ. За бид нар томилохдоо долгионтой шулуун ашигладаг тийм ээ. За мэдээж 270 дойр тийм ээ. Тэгэхээр энэ тоо маань 10-ийн орн маань хэвээр хичгдээ нэгжийн орноо тэг болгон бичдэг. За тэгвэл 274 бүгдээр одоо зуутын орноор томилъя. 274 зуутын орн 2 зуутын орны ард байрлах ардын орныг хардаг. За 274 маань тоон шулуун дээр хаана байрлах вэ? Тоон шулуун дээр энд байрлана тийм ээ. За тэгэхээр 274 маань 200 ойр байна уу? 300 ойр байна уу хүмүүдээ? Мэдээж 300 ойр. Тэгэхээр 274 зуут ойрноор томилох 300 болох юм байна. За дараах тоонуудыг хамтдаа жишгцгээе. За эхний тоо 121 76 гэсэн тоо. Мэдээж аль их оронтой их байна тийм ээ. За дараагийн 365 410 орны тоо тэнцүү байгаа учраас энэ дээр зуутынх нь орон аль их байгаа их болно. 300 дараагийнх нь 410 4 зуут. Тэгвэл 4 зууттай их буюу 410 их болно. 519 397. За мөн зуутын орн их байгаа их болно тийм ээ. 809 814. За зуутын орнууд нь тэнцүү. За 809-ийн 10-ийн орн тэг байна. Харин 814-ийн 10-ийн орн 1 10 тийм ээ. Тэгэхээр мэдээж
нэг аргатай буюу 814 их баг. 620, 632. За мөн адил зууртын орон нь тэнцүү. Аргатай орон нь 3-тай их буюу 632 их байна. За дараагийнх нь 342, 345. За мөн адил зууртын орон нь тэнцүү. Аргатай орныг харах нь бол мөн адил 4 гэсэн 4 аргатаас бүтсэн байна. За харин нэгжийн орныг харах. 342-ийн нэгжийн орн нь 2, 345-ийн нэгжийн орн нь 5 байна тийм ээ. Тэгэхээр мэдээж 5 нэгжтэй буюу 345 байна. Их байна. За дараах тоонуудыг 10 цуцуутаар таймлая. За эхний тоо 618. За 10 дахь таймлахдаа бид доогуур нь аль орноор таймлах гэж байгаа доогуур нь зурх хэрэгтэй. Төрөчийн удаад бид тоон шул ашиглаж таймлсан бол энэ удаад бүгдээрээ арын орон харж таймлана. Арын орон харахдаа аргатаар таймлахад артын арын орон буюу нэгжийн орон байна. 5-аас их байх уу бага байх уу гэдгийг харж таймладаг тийм ээ. За аргатаар таймлахад 618-ийн нэг аргатын артлын орон 8 байна. 5-аас их байна бага нөхдөдөө мэдээж 5-аас их 600 аргатын орон байна. Нэгээр нэмэгдэж 2 болоод нэгжийн орон тэг бол. За тэгвэл одоо яг бүгдээ зууртын орноор таймлж үзье. Зууртын орноор таймлахад бол зууртын орны ард байрлах аргатын орныг харах хэрэгтэй. Аргатын орн нь 1 байна. 1 нь 5-аас их билүү бага л өгдөө. 5-аас бага учраас зууртын орн хэвээр бичигдэж артлын аргад нэгжийн орон тэг болон бичигддэг. За эхлээд аргатаар бүгдээ таймлана. Аргатаар таймлахдаа аргатын орны ард байрлах нэгжийн орныг харна тийм ээ. За нэгжийн орн маань 3 буюу 5-аас бага байгаа учраас аргатын орн маань хэвээр бичигдэж нэгжийн орн тэг болно. За 453 зууртын орноор таймлая. Зууртын орны ард байрлах аргатын орн харах хэрэгтэй. Аргатын орн маань 5 байна тийм ээ. 5 буюу 5-аас их байх юм бол таймлагдж байгаа тоо маань нэгээр нэмэгддэг. Тэгэхээр 5 тэнцүү байгаа учраас зууртын орн маань нэгээр нэмэгдэж 10-т нэгжийн орн маань тэг болох. За дараагийн тоо 719-ийг аргатын орноор таймлая. За таймлахдаа аргатын орны ард байрлах нэгжийн орн харах хэрэгтэй. Нэгжийн орн маань 5-аас их байгаа учраас аргатын орн маань нэгээр нэмэгдэж 2 болоод нэгжийн орн тэг бол. За 100-аар таймлая. 100-аар таймлахад бол ард байгаа аргатын орноо харах хэрэгтэй. Аргатын орн маань 5-аас бага байна. Тийм учраас 100-ийн орн хэвээр бичигдэж 10 нэгжийн орн тэг бол. Дараагийн тоо 862-ийг аргатын орноор таймлая. Ард байгаа нэгжийн орн харна. Нэгжийн орн маань 5-аас бага учраас аргатын орн хэвээр бичигдэх юм. За одоо 100-ийн орноор таймлая. 100-ийн орноор таймлахдаа ард байрлах аргатын орныг харах хэрэгтэй. Аргатын орн буюу 6 маань 5-аас их тав. Тийм учраас 100-ийн орн маань 9 болж нэгээр нэмэгдээд 10-т нэгжийн орн маань тэг болох. Дараагийн тоо 149-ийг аргатын орноор. Нэгжийн орн маань 5-аас их тав байгаа учраас аргатын орн нэгээр нэмэгдсэн. За тэгвэл одоо 100-аар таймлая. 100-аар таймлахдаа ард байгаа аргатын орныг харна. Аргатын орн 4 буюу 5-аас бага тав учраас 100-ийн орн хэвээр бичигдээд 10-т нэгжийн орн тэг болох. За гэрийн даалгавар. Сургагчийн 95 дугаар үсний дасгал 405, 406, 407, 408. Сургагчийн 97 дугаар үсний 416, 420, 421 дугаар дасгалыг хийгээрэй. Хичээл техниктэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.